хамгийн шилдэг зариулах тус. За сайн бацхан өнөөдөр бүгдээрээ ч гэжтэй. Эрийн нөхцөлд арьсаа цайруулах аргуудаас та бүхэндээ зааж өгч чинь. Эхний арга бол витамин С ихтэй хоол идэх. Тэрэнд нь болохоор гүзээлзгэн, улаан дойл, тараг гэх мэт юм өснөд багтана. Оройн унтахаас өмнө нэг аяг тараг заавал уучж байвал тэгээд цайр нь өндөр болно. Гол нь сүүн бүтээгдэхүүний харшилгүй бол ер нь байнга тараг уугаад тэгээд хаяас өсвөл нүүрнээ төрхөж болно. Тэгвэл бүр амар сангоо шиг бол. Тэгээд байцаа, өглөө витамин, тэгээд жимснүүдээс гэх юм бол ананаас, алин, жүрж, тиймэрхүү жимснүүд аягүй витамин С агуулсан байдаг учраас төлхөө хэрэглэж яхахыг зөвлөж байна. Тэгээд лимонтой ус өглөө болгон лимонтой ус уувал одоо хоолны шингээл цайдчихдаг гэдэг юм билээ. Жингээ ас хүсэлтэй охтуудыг бас өглөө болгон лимонтой ус ууж агаарай. Тэгээд хэд ихийг ууж болохгүй шүү. Хэд ихийг уувал ходоод нь цоорно. Хоёрдугаар арга. Сүү маск. Аягтай сүү бэлтэн. Би өгтөв ямар амар харилцсан юм энэ хараа. Одоо би камерныхаа гэрлэг жоохон болгонгот хараа. Салфетик авч байгаа. Сүүндээ жоохон дүрээ тэгээд өөнийхтэй амар хүүтэн байна. Гэтэ та хэд болохоор нүрээр яг ингээд жигэд салфетик нааж өгөөрэй. Тэгэхгүй бол би яг ингээд дух хацар хамар гэсэн хэсгүүдээр бүр маш их борсон учраас наранд амар түлэгцсэн. Тэгээд яг тэр хэсгүүдээрээ голцоод түрхээд байгаа юм. Нүрээ арчина. 5-10 минут байлгаа. 5-10 минут хүлээж байхдаа бид юу хийж болох вэ? Хүү ихтэй би өөрөө цагаа хараагүй юм биш. 5-10 минут болгосныхаа дараа нүрээ маш сайн угаахгүй бол нүүрэн дээр чинь тогтсон сүүнүүд арьсанд чинь гэмтэл учруулж магадгүй учраас маш сайн угаагаарай. За угаачлаа тэгээ угаахтаа халуун бүлээн усаар биш ер нь түлхүүдээ хүүтэн усаар угааж байвал айгуу сайн. Ягаад гэвэл арьсыг чинь цочроогоо тэгээд цусных нь эргэлтийг айгуу сайн сайжруулдаг гэх юм уу. Сүүний харшилтай хүмүүс болон эмзэг арьстай хүмүүсийн арга нэг тохиромжгүй байх гэж бодож байна. Тэгээ салфетик энтергээ завар маргүй байгаа хүмүүс бол зүгээр гараараа авч агаад нүүрэндээ илэг хийчих болно. Тэгвэл арьс чангоо ямраад гялзаал явчихсан шүү дээ. 3 дугаар арга дахианы мах. KFC, Burger King юу гэдгсэн ийм Мартин дахиад та пицца хүссэн болгоно. Дахиад бол дахиад. Тэгээ бүр түргэн цайхыг хүсчихвэл байцаатай дахианы шүл угаарай. Тэгээ явж энэ аргуудаас хамгийн үр дүнтэй нь ус уу. Цэнхэн арьстай болмоор байна уу? Ус уу. Ойлох сайхан битээ болмоор байна уу? Ус уу. Толгой чинь өгдөг байна уу? Ус уу. Энэ бичлэгийг спонсор хийсэн усандаа баярлалаа. За тэгээ саяны зөвлөгөөнүүд хэрэгтэй байсан байх гэж найдаж байна. Дараагийн бичлэгээр уулзцаая баяр таа.